юу сайргүй болцсон юм байна. Ямар ч хайргүй болцсон юм байна. Хаяа ядаж турсаж байгаарай. Зүрхээ бэлэглээд бидний төвийг хэлсэн. Зүтлээ зэрэг мэд ганцаардалтай хамт үлдсэн. Цэжиндээ хорсон зүрхэнд цэглэж болохгүй. Архигевч дэндүүнтэй алгыг гэвч гүмүтэлтэй хамт байсан тэр өдрүүдийг хайргаж нэрлээд нэмсэлээ зүрхэнд чинь үрдүрдэгхэн зүг боролдон ми чамаасан хоцсон гэрлийг сүдэгтэн хамт телевизийн олон ангид кино. Газрыг тэнгэртэн хамт гацхан чамаас амтж болдгийг Хөгшнө сайхан өдрөж чадсангүй дээ. Устцах. Смаа. Танд тамиг сэтгэж. Хаач энэ авийн дэлгүүр мэлгүүрийг бас гаргаахгүй штэ. Заавал харж байна уу чи? Сэтгэе. Танд алцаагүй үчтий. Юунда завгүй үт юм бэ? Зүгээр сууж ач. Энэ айл амтны үж ирээд байгааг чи харахгүй байна уу? Тэгээ энэ үед өгчлийн алдчихвал яах юм? Баас. Хаараас ч гарч ирээд байт юм сайхан сэтгэл үү? Багаас тамгинд гоо. Сэтгэе. Гөө хүүхэд чи энэ хотыг хогийн сав гэж одоо юу? Нэг тэмхүү хогоо хийгээд арчаагүй гэх юм. Тэр дараа зүрхсэн. Эний Бүгд энэ хайрын гэсэн сая. тий Би чи арчаагүй шүү. 40 хэдэн жил танилсан ань чинь хөхөө өмгийн хүүтэнд ингээд хог шүлдээд явж байгаа нь хайр юм биш. Харин энэ хаягдсан хар ахгүй хайр болж байна уу? Хөөе би арчаагүй гэх юм. хар өглөөнөөс хойш хогшүүлсэн. Энэ хөл над хэл амчин зардахад яадаг байна. Бүгд хатан юм уу гэх юм. Би ясаахгүй юм. Тэ ян сята жижигтэй. И чод чөөрөө. Хавра. Заха. Нанасаа буу. Хүйтэн цагаан дээр битээ сууж заяа. Хата юу гэж юм? Шарч. Дахиад шарсан талах уу? Тийм ээ. Үүлчих хүн уурга тус хэрэглэх хэрэгтэй байдаг шүү дээ. Намар зва хаварч гисэн үү? За. Ханд явж хуцаамс хоёлоо хоцорлоо. Хүүе. Та чи яваг байгаа юм уу? Баашгүй. Тэгвэл ээж нь хараад өндөр шараад өгөө. Аваад яваа заяа. Яа нэг хамарсан биш үү? Ангахаа одоо таньсласан ниссэн байж тээ. Хүн ядгаач. Энийг хүй нэг ачаал даваач завсралганаар угаараа заяа. Та хавраа хуцыг үдэх гэж. Чи дүүгийнх ихтэй хүчин. Тэсбэр татаас юм уу нөхөө? Тасаа.
хавраа. Яс ахаа. Ханд ундаараа задлаагүй. Задлаагүй. Ахан цалинтай болохоор өдөр болгонд үдээ ундаа авч ирэн за. Тэгж тансаглаад явтай ах. За зүгээрээ. Хээж битээр явлаа шүү. Баяртай. Хөөе минийхөө. Юу баяртай вэ? Ээж нь хэлдэг штэ. Сайн яваад ирье гэж хэлээч ээж. За битээр сайн яваад ирье. Амны бэлгээс аштай бэлэг шүү минийхөө. Очлоо. Сайн байна уу хчи? Сайн байна уу? 39 тат нь. 39 тод интлих штэ. Дугаарлаагүй юу? Өгд өчтөр мөмөө дугаарлах гэ будаг хайгаа яваад ирсэн. За баярлалаа. Танаас нэгэн гоч уу? За. Манай харин аав ирээгүй. Тэгэд гадаа хитэн загснууд мөн тэгээд хүндгэн байдал. Манайх юм худалдаж авахгүй. Манайх мөнгөгүй байлаа. Үгүй ихчи. Би харин юмаа даадгүй. Ганцаараа зөөж оруулж чаддгүй. Ийш зөөж оруулах гэдэг юм. Тэгвэл манай хүү дөнгө сая гараа явчлаа л да. Ойрхон сургууль руу явсан. Ихээр нь хилээд өгье чамаа. За. Баярлалаа хчи. Байна уу? Ээж нэ? Энэ манай хажууд нэг шинэ айл нүүж ирж байгаа юм л да. Охин ганцаараа ачаагаад ийлэхгүй нэ. Энийг туслаад өөр. Ямар хүн бэ? Борн хийдэлтэй өндөр охин байна лээ. Борн хийхээ. Ногтон утж байгаа юу? За. Юу ирэх юм? Төрөний хүн үү? Энэ хэдэн ачаануудыг оруулаад өгч. Би цэцгээ өөрөө бараалч. Хой. Хаш нэг. Хэдэн давхартай? 6. Патн. 9. Манайх нэлхнаа төвхтдээ штэ. Маань чи хүүхдтэй юм уу те? Та нар шиг юм шоуч юм даа ш. Энэ намайг шавуулж гэж юм. Түл хин намайг төвхтдээ даа. Ороод өгч. Яа чи готлон дээр гიშгчлээ шүү дээ. За юун сүртэй? Энд чи өндөө готлон өгч юм. Радиста юу гэсэн үг юм бэ? Дээрээс нь ядчихсан юу ч юм. Энийг аваад байсан. За болсноо. Явлаа. Ой. Анхны чи юм бэ цаа уучаа гаралтаа чи. Яс дахиж юм зөвлөхгүй юу? За юу гэж те. Өөрөө за. Засаг ясгээд өгч бочгаарай. Ус жоохон халаагүй шүү. Сууж байгаа дахгүй юу? Ус тэгтэглөө. Нэрээ танилцаагүй юм байлээ. Өөрөн Гантлах. Ганаа биш тулгоош. Гантлах шүү за. за гантулхаа. Яа таа. Сэтгэнэ дом. Би чамтай сэтгэж яах юм? Та нар эргэтэн орохаараа бүгж мөч авчдаг сайхан гарууд юм а тий. Оромч ялгарч харагдаад байна уу? Би угаасаа найз залуутай. Тэмээ чи найз залуутай. За. Явлаа. Баярлалаа. За баярлалаа.
Байна уу? Хань байна. Сайн байна өгшөө. За сайн. Сайн байна уу та? Хүчи чи амьд уу? Уучлаарай өгшөө. Надад харин тантай уулзах хэрэг гараад. Харин чиний нэвтрүүлгийг онлайнаар үзэж байгаа. Миний ханы царай нэлээд цогхор харагдаж илээ. Хоолундаа идсэн юм уу? За, санаа зовдгүй надаа. Харин миний хайртай нь би сайн бодороо. Ээж нь би яаж юм? За яасан юу болсон? Сайн уу муу юу? Муу мэдээ өгшөө. Тэгвэл минийх ч бас муу мэдээ. Өгшөө. Би жилийн чөлөө авах гэсэн. Оо за. Тэгвэл минийх илүү сайн юм байна. Таныг таг чиг алга болцохоор чинь захиргааны зөвлөлийн хурлаар таны асуудлыг авч хэлэлцээд жилийн чөлөө олгох биш бүрэн мөсөн энэ сургуулаас чөлөөлөх тушаал гарчаад байна. Гайгүй сайн байгаа. Би өөрөө очиж байгаа шүү дээ. Тэгээ натан ууж бас газаардсан юм шүү дээ. Нөгөө хитэн дүүнэр бас очих байгаа сурагтай. Миний ханыг л магтсан хүн байлээ. Би очиж байгаа. Харин миний хайртай нь би сайн бодороо. Америкч ерөөсөө энэ тал дээр номер 1 гэж штэ эмчилгээ. Тийм болохоор санаа зовлтгүй. Өгшөө. Надад нэг том асуудал тулгараад. Ямар юмний чинь том асуудал. Магистрийнхаа дипломыг бичээд энэ сургуулийг төгсгөөс чи илүү тийм том асуудал байд юм уу чамд? Ханиа. Ээжийг ер нь чамтай хамт бай гэж хэлдэм билүү. Хоол ундаж хийгээд амар юм шүү. За зүгээр. Хөвшин ядарч штэ. Би зүгээр болж байгаа. Гайгүй за. Жирэмсэн болцсон юм аа. Бас нөгөө ханих нь визний хугацаа дуусах төгсөж байгаа. Тэрийг нөгөө баталгаагийн сонгуулах тал дээр миний анхаараарай. Үгүй ер нь наад визэн дуусчвал ер нь наашаа ирүүл яасан юм бэ? За. Тайвшир. Одоо болно. Хэдэн сартай юм тэгээд? Мэдгүй байна. 2 нилээ удсан багш. Нилээ утсан гэн шүү. Урян. Хүчийг наа царай зүсээ хараач. Нийтлэг өгчлүүлмээр сүүлчийн дээр ирээдүйд хэрэгтэй тийм ээ. Зөв. Багш. Би дараа жилээ 2 дугаар семестрээс ороод ирж болох уу? Тэ чи яах юм? Хүүхдэд хэврээд орж ирэх юм. Амьдрал чиний ярьж байгаа шиг биш шүү дээ. Та нар яасан болчмгүй юм хийдэг юм бэ? Эхлээд чи юу ч гэсэн над хүүхдээ эрүүл сарвал төрүүлэхээ бод. Дараа нь тэгээд энэ хичээл номын асуудал зохицуулах байлгүй дээ. За миний хандаа нэг hodоодуулаад өгчдөг үү? Хэцэггүй л үсттэй. Намуухан үдэш гадайналж найсхан чимэн гараа Өргөөхөө орлоо шүү. Бага өгшөө. Гэхдээ За буула отохоо. Тата байна. Заавал нэвтрүүлэг эхлэх гэдэг нь одоо шууд эфиртэй. Ярих болгонд сайтад хэвчээ хайда. Харин тийм ээ. Ерөөсөө тэгэл энэ шууд нэвтрүүлгүүдэд явсаар байгаа өдөрт нь мэдээ оройд нь ингээд нэвтрүүлгээ хаана гэдэг одоо тэгээ найртай санаа зовдгоо заяа. Ажил ихтэй байна. Тэгээд орой холбогдъё за. За үсэ. Баярлалаа. За үсэ хайртай шүү. Санаатай шүү. За. За бака. За чи эхлээд наад хүүхдэд төрүүлэх асуудлаа шийдчих заяа. Харин эцэг нь байгаа гэдэг чинь сайн байна. Бүр сэтгэл уучирчлаа. Залуусын сонголт Голландын номер 1 шарарик Бавария 86-р бизнес дистрибьютор Nemfoods.
Залуусын сонголт Голландын номер 1 шар ариг Бавария 86-р бизнес дистрибьютор Nemfoods. Хамтдаа эрүүл аж төрж, нэмсэглэн амьдрцгаая. Энэ бол хүн ардынхаа эрүүл аз жаргалтай амьдралын төлөө үр дүнтэй бодит зөв эмчилгээ хийж үйлчилж байгаа очирван эмнэлэг юм. Сүүлийн жилүүдэд очирван эмнэлэг нь ард иргэдийн дунд маш ихээр бий болсон гямрай болон шамбран буюу шулуун гидсний өвчнийг эмчлэг аргыг нэвтрүүлэн үр дүнтэй эмчилгээг хийсээр байгаа. За очирван эмнэлэг нь дөнгөс явс үзэгч та бүхэн танилцуулж байсан хамгийн сүүлийн дэвшилтэд технологи, хамгийн сүүлийн одоо энэ эмчилгээний аргууд гэсэн Монголдо нэвтрүүлэн эмчлэг одоо энэ онцлогоо үзлэгийг бол ингэж маш өндөр түвшинд ингэж сайхан хийж үйлчилж байгаа маа. За жишээлбэл яг одоо бас үзэгч та бүхэн харж байгаа юм тийм ээ. Энэхүү гямрай өвчнийг үзэх ийм одоо бас аппарат сүүлийн юмхүү аппаратыг бас одоо оруулж ирэн ийм одоо үзлэгийг дурангийн үйлчлэг ингэж хийж байгаа юм. Жишээлбэл та бүхний харж байгаачлаа одоо энэхүү гямрай тийм одоо гадна талдаа яг ийм одоо илрэлтэй харагдаж байна. За дотор талдаа одоо яг ийм өргөцөлтэй байна гэх зэрэг яг л одоо ямар байгаа нөхцөлийг гадна болон дотор талаас нь маш ойлгомжтойгоор өвчтөнд өөрт нь одоо харуулж тайлбарлаж тийм ээ. Ингэж одоо бас энэхүү эмчилгээг хийж байгаа болохыг бас онцлон танилцуулж байна. Тус эмнэлэг нь хамгийн сүүлийн PH технологиор энэхүү өвчнийг эмчилж байгаа бөгөөд гямрай болон шамбрам өвчин, папиллома ба урагцаг авах, урагдал болон бусад өвчнийг халаадаг уян зүгээр 10 минутанд төргийн шуурхай үр дүнтэй эмчилгээг хийж байна. Энэхүү эмчилгээ нь өвдөлт өгөхгүй дээр мэс хүргэхгүй эмчилгээний дараа гадуур чөлөөтэй явж болох зэрэг бүхий л таатай нөхцөлийг энхүү үзүүлж байгаа юм. Хэрв та гямрай болон шамбрам өвчтэй болсон бол очирван эмнэлэгт хандсанаар таны асуудлыг бүр мөсөн шийдэх болно. Харин одоо дээрх өвчнөр өвдсөн хүмүүс тус эмнэлэгт хэрхэн эмчлүүлж байгаа талаар одоо бид хүргэе. Бизнесэд хүндрэлтэй тусгаардаг болоод тэгээ бизнесний дараа ч гэсэн бас 20-30 минутаас би жоохон тавууддаг болсон. Тэгээ аргагүй хүнд нэлээд хэдийн эмнэлэг явсан л та. Тэгээ сүүлд нь явж байгаа нь очирван гэх эмнэлэгт ирээд тэгээд үзүүлээд дурангийн онцлогонд ороод ингэсний дараа тэгээ янз янз л ирдэг юм байна. Хүмүүс гадна дотно гэж байт юм байна. Ихэвчлэн доктор гадар хавсарсан өвчтөнгүүд нь хэвтэж имчилдэг. Тэгээ ер нь бол 5 хоногийн доктор бол ходон шуурхай сайхан имчилэл. Хүмүүс ер нь сайхан болоод гардаг. Тэгээд синхуами бас нэг 80 гаруй хувь л бараг ийм даалтын байдалтай ингээд хүчтэй явж идэг. Мэддгүй юм байна өөрөөсөө. Хаана хандхаа мэдэхгүй, яхаа мэддгүй. Тэгээд би болохоор гайгүй гал яваад идэг. Хүндрээд яг өөртөө тулахаараа л энд ирдэг. Ирэл яг дурандаа л шууд яралтаагаа хэлэхтэй л тэгэл. Маргааш нас тэгэхээр гайгүй болчтой. Гямрай болон шамбрам өвчтэй байх нь маш хэцүү байдаг. Хэрв танд дээрх өвчний шинж тэмдэглэл ирсэн бол очирван эмнэлгийг зориход таны өвчнийг түргэн шуурхай үр дүнтэйгээр эмчлэх болно. Очирван эмнэлгийн хаяг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо буюу Хөмбөрийн сайн мэдхээр Сэлэнг зочд буудлын замын хойд талд байрлаж байна. Найрсаг үйлчилгээ та бүхнийг очирван эмнэлэгт угтан авах болно. Сайн мэд. Юу цагаасан? Энэ өмнө үү? Оо энэ 40 мянга. 35 гэхгүй. 47-оор авлаа та. Энэ өөрөөсөө сундаг. Солонгосоос орж ирсэн. Баг зардаг дуусч байгаа. Тэхүү. Тийшээ суужаад үзчих. Хилчин урдуур нь даав бариад байна. Өнөнд өгч. Зайхан баярлалаа. Энэ сүүлийн хүүхдүүд яг ийм стилтэй өмсөмжтэй болсон шүү дээ. За бид нэг тагч дээр идөө. Баярлалаа. За ямар хөө өгш. Би нусын сургуулиуд одоо мөнгө төгрөг авахаа болмоор юм аа. Тийм ч фондны мөнгө, ийм ч фондны мөнгө гэж ерөөсө зүгээр суулгахгүй. Яаж яхад энэ гандлага ирээсээ мөнгө олдог ажил хийхгүй. Хүний юм хийгээл зөөгөл яваадах юм. Би ямар тэрний кофе зөөлөх гэж төрүүлсэн биз дээ. Энд чинь Америк явд юм уу? Чи Америк явж яах чаа? Чи англи хэлтэй юм уу? Тэгээ чам 50 сая төгрөг байгаа юу? Бас ногоон карт, батлан даагч. Бүү асуудал. Чи юу тийш явж яах гэдэг юм? Яс танаа хүн ирэг юм уу? Гүнд чинь 90 нөхөр ирэх ямар хамттай. Хамаатай хэлгүй яд юм би. Чи чинь цаатгаагаа ирэхээр өнгө ороод л ийм чим зарлаа, тийм чим зарлаа гэж жиргээ болжмор шиг жиргээ. Ямар аз жаргалтай байл гэж бодож байна. Чи манайгаа шууд явуулчаа штэ. Би тэгж явуулж чаддаг хүн нь бол явуулчмаар л байна. Би зүгээр л мэдээлэл өгдөг хүн. Чи юу тийш явж яах гэдэг юм? Уг ч өнөөдөр ирнэ гэдэг. Тийм үү? Хүч найзаа. Чи тэгвэл нэг вакс татварч. Юу вакс?
шал ондоо мэдрэмж штэ. Нөгөөтгийгөө ч гэсэндээ ваксцчих юм болоод бас ондоо болно да. Юу яриад байгаа юм бэ? Тийм гэж юу ийсэн? Хөшөө. Америкт шүү дээ. 400 төгрөг хууль батлагдсан байгаа байхгүй. Тэр нь яа вэ? Тэр өөлөө шүү дээ. Ингэдэг заяа. 2014 оны 4 сарын 4-ний 4 секундэд гаруй төв талбай дээр цуглаж байгаа. Энийг За гүхгүй юмд та нэр гүхнөхөө салаа болно гэж боли. Улирлал мэдрэхгүй байгаа байхгүй байна за. Жижигэн контролтой байл та. Хүн амтд сонсчул яах юм? тэр хамаагүй шүү дээ өгшөө. Чив төртөл гай болно шүү дээ. Гээ өгшөө. Энэ чи ярих тусам хүмүүс айгаад хэлдэггүй байхгүй юу? Танах хүн яаж нэрхээр яста барьж идчих гэлээ нөө. Тэгнээ би мэдээд байгаа. Тэрнийг нэг муу юм гэж чи мэдсэн юм уу? Манай нөхөр тийм биш ээ. Чи болчих болдгоо юм. Мэн ч бол болцсон байгаа шүү дээ. Хэдүү удаа хэлтий гэж байна. Чи ямар тусын даримтай суудсан хөө. Хүн чинь хоёр хөлтэй, хоёр хөлнийхээ хооронд. Мэн чи ирүүл ахаа байсан. За Сагуу дээр чи хүнсчлээ. За юу ахмаар вэ? Бэнэ үү? Ээж. Юу гинэ? Ганцлаа. Хаана угаад байгаа юм бэ чи? За ойлголоо одоо хийж. За. Би ойлгочихлоо шүү дээ. За би ажилтаа байна. За би тань руу эргээд ярий за. Ой Мэри, ажил дээр хамаагүй гадны хүмүүс авчирч болохгүй гэж би сануулга авсан шүү дээ. Чи явал та. Би чам руу ярий за. Өгшөө. Шинийн байгаа. Манай Америк болоорой. Хой Мэри, хой. Ажил хоёр сая төгрөг явуулж байна. Ойр одоо хөшин чинь үйлс судлал мөнгөний хэрэгцээ их байна. Тэгээд одоо яг маргааш нөгөө төрхтэй гэж яриад бодлоо шүү дээ. Янз бүр юм. За яг найдаж маргааш тийм. За. Бүгд нөгөө гэж явуулж байна. За зурганд байгаа. Хөтөлбөр гарчихсан. Чирсэн байна. За хаана? Асуулт өгөх юм байна. Өнөөдөр тэнд байгаа. Таны эсрэг чагсаалтын зохион байгуулагч. 4, 2, 1 ясаа. Сайхан өргөн үзэгчтэй. За манай өнөөдрийн зочноо энэ баяр мандаа гаргаж байна. Бидний та бүхэнд үзүүлсэн Энэ та гоёх тий. ойлгосон болов гэж байна. Одоо таны үзэл бодлоо. Муухай үнэртэй дээ штэ. Муухай үнэртэй байна. Та бүхний Аач та хаалт болсон да. Юу тарихсан юм. та бүхний Хоолгож болно гэж байхгүй. та бүхэн ямар Шууд дахиад хоол хийх. Ганцхан минийхөө маккараараа. та бүхэн ямар нэгэн зүйлийг Тавар нэг хайсан. Окей. Сонгон наалахаар өөсөн штэ. та бүхний ойлгосон болов гэж байна. Одоо таны Аль маккаргачтай минийхөө. өөрсдөө Чамд юм хэлээд байгаа юм шиг. Юунд гоншнаад байгаа. Яаш ажиллаач. Чи сонгон наалахгүй. Чи дөрөвөө яасан мохоо. Чиний дүү чи юм үсттэй. Юу шаардлага тавьчих шээ. Минь шаардлага гэдэг юм уу? Би ахны юм байгаа. Чи ч гэсэн чи дүүн үжиж ахыхаа үг тоход яадаг юм. Энэ хүнтээс ичээш та нар. та бүхний Ахын ч гэж ах, дүүн ч гэж дүү. одоо таны үзэл Яста санаа зовмоор юм аа энэ амтан устаас. Яас
Яасан ичдгүй та нар. Та бүхэн ямар тэмдэг авах Аав ирлээ. Хэмээн хааш гоо. За ээжээ. Аава. Энийг өөртөө өөртөө байна гэдэг. Та бүхэн ойлгосон байдаг. Одоо таны үгіз Хоол идэх юм уу? та бүхэн ямар нэгэн зүйлийг ойлгох юм. Та бүхэн Идсэн юм уу? Хог тасарч юм уу? ангар юм гэрэлтэй гоцтой. Тэгвэл зурагтаас хэн зурагт унтраас Би. Яасан их зургт үзтий. Аль унтцгаа. Хоёлаа одоо ингэ бааж идөө. Хүүхдүүд маань томорчлоо. Ганцлах маань дүүг аваад явахтайгаа боллоо тоо. Чигтээд би мэдээж аргалж чадах болж дээ. Тийм биш шүү дээ. Гэтэл өмнө чийч мэдчихл байгаа. Хайраа чаав. Би дүүндээ хэсэг амьдарч болох л байна. Хүүхдүүдтэй битээ хэлээрээ. Тэд нар минь одоохондоо ойлгох болохоор мэдээд хэрэггүй байна. Тулгаан тусдаа гарахаар нүүр хөнөндөө олох талаар одороод хавар жоохон байна юм болохгүй. Чич гэсэн. Юу гохунд дагуулах хүрээд. Надад юу сайргүй болцсон юм байна. Ямар сайргүй болцсон юм байна. Хаяа ядаж турсаж байгаарай. Сүлчүүдээ та нарт ирээд хамт хонох гэж ирсэн. Одоо их туутад хүүхдүүдийг сэрхээс өмнө нөлөөлж явна. Алахгүй. Та энд амьдардаг уу? Тий. Үгүй тийм гэж. Манайхын 39 тоотод өнөөдөр л нүүж ирж байгаа. Өдөр танаа охин бас нүүж орох гээд ачаага зөөгөөд бас нилээн болсон. Тэгсэн байхаа. Би өнөөдөр нэг баахан ажилтаа ингэ нэвтрүүлэг гэсээр бол ерөөсөө амьдсангүй. Та чинь нэрээ түрүүнээс хойш хараад ирсэн чинь. Тийм байна. Бид нар ч одоо таны нэвтрүүлгийг байнга үздэг юм шүү дээ. Таны нэвтрүүлгийг үздэг хэрнээ таны нэрийг ерөөсөө мэддэггүй юм байна шүү дээ. Таны чинь хэн гэдэг юм бэ? Нэргүү. Миний нэр нэргүү гэдэг юм аа. Таны хэн гэдэг вэ? Миний нэр бас хэцүү. Намайг хайр гэдэг юм. Анхуутаагаа л юм нэр сонсчих. Харин тэ. Хүн болгон гайхаад асуудаг юм аа. Яагаад надад тийм нэр өгснөнд бас тайлбарлаж мэддэггүй. Гэхдээ тэгээд гоё юм шүү. Их сонин тийм сонсголонтой хайр.
Хой, хин орцон тамхи татаад байна хой. Орцон тамхи татахгүй шүү гооцгаа хой. За уучлаарай. Өнөр нь очиж. Баярлалаа танд. За. Намайг тамхи татдаг гэж хүндтэй хэлээр. Баярлалаа. Тий. Сайн хөрш таарад. Ирсэн анхныхоо өдөр ингээд хөрштэй болж байгаа юм биз дээ. Тавлавыг хэлсэн шүү. Таатай яасан муухан бэ? Гадаа хүний баахан ганцаараа байлгаа. Би зөндөө даарсан шүү. Хэдэн жаргахануудыг хөлдөөж гიშгсэн. Тэгсэн үү? Тачдаг амиг татсан юм уу? Гүй юу, саяын хүүхэн гинэ. Саяын хөрш галгуугаа тэг өгсөн биш баахыг ярьдаг шүү дээ. Яасан өнөрт чинь. Дахиж намаа гадаа ганцаараа нөлөх юм бол тийм шүү. Ууралсан уу? За. Бити уурал та. Өнөөдөр аягүй ажилтай байлаа. Бүр 3 ч нэвтрүүлэгтэй байлаа. За, уучлаарай би тагч тийхгүй. Нэрээ амлаж. Зүрхээ бэлэглээд бидний төв хэлсэн. Байрны гадаа хичнээн удаан хүлээсэн гэж. Хүмүүс хараад байгаа юм шиг санагдаад. Дахиад нүүх хэрэг гарвал яах болж байна? Чи нэр хайрны хүмүүстэй харьцахгүй байхгүй юу? Надад тантай ярих юм байна. За. Би жирэмсэн болсон. Бид хоёр хүүхэдтэй болно. Нэр юу? 3 сартай. Хүчи тэгээд яагаад одоо юу ч хийлээгүй? Би харин айгаад би уг нь дүүтэй явах хэрэгтэй байсан юм л та. Манай ээж ахуулснаасаа болоод дахиж хүүхэдтэй болоогүй. Тэрнээс нь болоод би ахуулж чадаагүй. Битээ. Бас битээ юу гэж бод. Хамгийн гол одоо энэ аз жаргалтай байгаа бүчгэл мэдэр. Хоёулаа энэ хүүхдээ гаргана. Хэлтэй юм. Бидэнд өчигдрөөс болон маргааш байна. Эрүүл хооллолтын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Чи би дээрээ тулцсан баг шүү. Би одоо өөрийнхөө хувийн амьдралын талаар ингээд олон нийтэд жоохон дэлгэх дургүй л дээ. Уучлаарай. Маргаашхан текстийг бэлтгэлээ. За тэгээ болж юм. Өчигдөр чи. Би зөвөр ордер хүлээж байгаас тэний юм аа.